Монголын баялаг 330. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлсөхийн ивэл дор бүтээв. Монгол улсын 21 аймгийн 330 сумын үзэсгэлэнт байгал түүхэн дурсгалт газрууд соёлын биет болон биет бус өвийн тухай танин мэдхийн цуврал нэвтрүүлгийг эрдэмтэн судлаачдын тайлбар болон нутгийн иргэдийн домог хууч ярианд тулгуурлан бэлтгэлээ. Байгаль дэлхийг хайрлан хамгаалах, түүх соёлоороо бахархах Монгол хүмүүрийн соёлын дархлааг дэмжих нь энэхүү танин мэдхийн нэвтрүүлгийн үндсэн зорилго юм. Ивент тэтгэгч, соёлын өвийг дэмжигч шүртэ булаг, ирээдүйн хөгжлийн булаг. Ивент тэтгэгч, төрлөх өв соёлыг хамгаалагч Монх хада, Монгол орны өнцөг булан бүртэх хүрнэ. Ивент тэтгэгч, соёлын өвийг дэлгэрүүлэгч Халаада групп. Өнөд дурлаж ирээдүйг бүтээн. Төрлөх өв соёлыг хамгаалагч Монх хада, Монгол орны өнцөг булан бүрт хүргэн. Цэнгэг хорхны намуухан чимээ, цэлмэг тэнгэрийн тунгалаг өнгө. Цоргоо нээгээд булгийн ус, цонхоо дэлгээд цэвэр агаар. Хүн байгаль хоёртоо ойрхон хүслийн дээд шүрт хотхон. Төрлөх өв соёлыг хамгаалагч Монх хада, Монгол орны өнцөг булан бүрт хүргэн. Аав ээжүүдэд ээлтэй амьдралын орчин, үр хүүхэд амгалан өсч төрнөх 50 орон зайг бид бүтээж байна. Нийт 3050 айлын орон сууцны хороололд 480 хүүхдийн цэцэрлэг 30,000 м2 ногоон байгууламж. Худалдаа үйлчилгээний төв зэрэг оршин суугчдад ээлтэй хотхон та бүхнийг урьж байна. Ивент тэтгэгч, соёлын өвийг дэлгэрүүлэгч офицер хороолол өнөд дурлаж ирээдүйг бүтээн. Төрлөх өв соёлыг хамгаалагч Монх хада, Монгол орны өнцөг булан бүрт хүргэн. Монгол орны үзэсгэлэнт байгал, түүхэн дурсгал газруудын тухай цуврал нэвтрүүлгээ та бүхэнд төлөвлөж байна. Манай орны нутаг дэвсгэрээ Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн гол төв байсан учраас түүх соёлын үл хөдлөх дурсгалаар арим баян билээ. Өнөөгийн байдлаар 789 дурсгалыг улсын болон аймгийн хамгаалтанд авчээ. Арсгар барсгар хад чулуутай, армаг тармаг өвс ногоотой газар шороо, энгэр нөөлөг толгодын дор юу нуугдаа болов. Хэддгээр эрен зууны ямар хуу соёл иргэншилтэй улс орон ард түмнийг илтгэсэн эдөлгийн зүйлс хадгалагдан үлдээ болоо. Хэдгээр дурсгал эрен зун мянган жилийг туулахдаа бидэнд юу хүүрнэх болов. Энэ бүхний тайлбарлах Монголын баялаг цуврал нэвтрүүлгийн нэгэн дугаар Төв аймгийн Баян цогт сумаас үргэлжилж байна. Баян цогт сум нь 1929 онд Богд хаан уулын аймаг Халиугчин Борлзан хошуу Өвөр дулаан хэмээх газарт байгуулагдаж байсан түүхтэй. 1961 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 162 дугаар тогтоолоор Баян цогт сумыг газар тариалангийн нутаг дэвсгэр болгон зарлаж Төв аймгийн Баян цогт сангийн аж ахуй болгосон байна. (1961) онд анх Атар газрыг эзэмшгээр Монголын хувьсгал залуучуудын хэвлэлийн 20 гаруй залуучууд нэг майхан нэг гэр 23 машинтайгаар анх Баян цогт сумын тулгын чулууг тавилцсан түүх байт юм а. Төв аймгийн Баян цогт сум нь нийт 147.2 мянган га газар нутагтай, үүнээс 104.9 га нь бэлчээрийн газар, 24.1 га нь тариалангийн газар,
13.2 мянган ойн сан бүхий газар эзэлдэг 36 усны сан бүхий газартай ийм сайхан нутгаа. Баян цогц сум анх байгуулагдахдаа газар тариалан мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж олон фермер газар тариалангийн үйлдвэрлэлүүд 38 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 20 гаруй газар тариалангийн чиглэлээр 10 аж ахуй нэгж мал аж ахуй үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын нийтийн нутаг дэвсгэрийн хэмжээ 47.2 мянган гаагаас ойн сан бүхий газар 13.2 мянган га, бэлчээрийн газар 104.9 мянган га, газар тариалангийн газар 24 мянган га газар нутгийг эзэлж зүүн талаараа Улаанбаатар хотын Сонгон хайрхан дүүрэг, урд талаараа Аргалант сум, баруун урд талаараа Баянхан гай, баруун талаараа Ухтаал сум, хой талаараа Жаргалант, Борнуур сумдуудаар хилдэг. 2022 оны мал толгоор тэмээ 135 мянга, адуу 11 мянга гаруй, хонь 57,200, ямаа 38,500, үхэр 8,700 толгой мал тоологджээ. Төв аймгийн Баян цогц сум нь засаг захиргааны 3 багтай 554 өрхийн 1668 хүн оршин сууж байна. Төв аймгийн Баян цогц сум хойд хэсгээрээ ойтхээр урд талаараа тал хэрийн нутаг дэвсгэр хамарсан өргөн удам нутаг дэвсгэртэй ой бүхий газруудаараа ан амтан шивэлсэн халиунбог, боргөрөөс, гахаа, зэрлэг гахаа, тарваг, зурм, үнэг, чон, хярс гэх зэрэг шилүүс гэх мэт ан амтан илбэгтэй байгалийн үзэсгэлэнт тогтц бүрдсэн ноён уул, алтан шивэрт, элгэн хад, гун хайрхан, сонор хайрхан зэрэг байгалийн зохицуулалт газруудтай ийм нутгаа. Баян цогц сумын цаашдын хөгжлийн хувьд бол бидний бодлого зорилт бол байгаа. Цаашдаа хатуу уучлалтай авцмаар холбогдоод ер нь бол хөдөө аж ахуй, мал аж ахуй төсөөлсөн үйлдвэр үйлчлэгээ байгуулах ийм хүсэл зорилготой байдаг. За 2022 онд Аргалант сум маань затмал замаа тавьж ашиглалтанд орууллаа. Аргалант сумаасаа дамжуулаад Баян цогц сум руу 37.8 км замын хатуу уучлалтай автосамын зураг төсөв боловсруулагдлаа. За үүнийгээ дагаад бид бол үйлдвэр үйлчлэгээ, хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэе гэж төлөвлөж байгаа. Дотоодын болоод гадаадын үйл тусламж дэмжлэгтэйгээр энэ ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Өхөр мал аж ахуйд үйлчлээд сүүний чиглэлийн, хуурай сүүний чиглэлийн, тэжээлийн үйлдвэр гэх мэт томоохон үйлдвэрүүдийг байгуулах ийм зорилт тавин ажиллаж байна. Баян цогц сумын байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий олон газруудын нэг болох ноён уулнаа бид ирээд байна. Энэ ноён оргил маань манай сумын иргэдийн минь тахиж ütдэг ийм уулуудын нэг. За энэ уулын маань зүүн суганд 3 голын бэлчир дээр их авсан нуур байдаг. Энэ 3 гол нь болохоор хангийнхын гол, бөхтөр настын гол, улаан шивртийн гол гэсэн ийм 3 голоос их аваад энд хоримтлагдаж нуур үүсээд үүнээсээ их аваад дунд уртын гол үүсч урсаж байдаг. За манай ноён уулын өндөр нь далайн түвшингөөс 1500 м өргөгдсөн. Орой дээрээ уулынхаа хойд талаар модтой, урд талаараа хармаг тармаг модтой тарваг үнэг хярс илбэгтэй ийм сайхан нутгаа. Түшээд ханы хошуунуудаг түмэн олныхоос сэтгэлд мөнх түшиг болсон эх хорон түүхэш шаштерт мөнх домог минь ноён уул нь хоймортой өндөлдсөн халиугчин боролзон хошуу өвөр дулаан насан багын минь дурсам жидэлгэх нас нэмсэн өлзийтэй нутаг минь орчлонд хүмүүн заяаг олж төрөхөд онж тоссон нутаг унсан бууц уул ус тэрэлжгээрээ дурсамжинд уяатай үлдэнэ. Баян цогц сумын төвөөс 8 км-ийн зайд элгэн хадны өвөр дэнж Тэмэн цохооны баруун дэнж дээр элгэн хадны өвөр дэх хашлаг чулуу хэмээн нэрлэх энэхүү дурсгал нь Монгол оронд өргөн тархсан тахилын байгууламж.
За энэхүү дурсгал маань бол одоо сумын төвөөс 8 км-ийн зайд оршино. За Илгэн хавдны өвөр дэнж Тэмээн зохионы баруун дэнж дээр байрлах ийм дурсгал байна. За энэхүү дурсгал маань бол одоо хавтан чулууг газарт хайрцаглан байрлуулж дөрвөлжлэн хийсэн одоо ийм тахилын онгон хэмээх ийм дурсгал байна. За энэхүү Илгэн хэмээх газарт байрлах гачлаг чулууд нь л ерөнхий гадаад зохион байгуулалтын хувьд авч үзэх юм бол зөвхөн дөрвөлжилж байсан юм гачлаг чулуу бол байрлаж байна. За энэхүү дөрвөлжилж байсан гачлаг чулууны үүрэг зориулт бол мөн одоо тахилын үүрэг зориулттай. За тэгээд энэхүү тахилын онгон буюу тахилын байгууламжийн нэг хэлбэр төлөөлөл бол одоо энд хадгалагдчихсан байна. За тэгээд ерөнхийдөө энэ бусад газарт байрлах тахилын гачлаг, тахилын хатан чулуудыг судлаачд үзэхдээ эмэгтэй төргийн үед бол одоо холбоо үзсэн байдаг. За энэхүү төргийн үеийн тахил тайлгын байгууламжийн дурсгалын нэг төрөл нь бол одоо мэдээж энэ гачлаг чулуу байрлаж байна. За энэхүү бусад газруудын жишээн дээр үзэхэд бол энэхүү тахилын гачлаг чулууг нь одоо гадна талд нь ямар нэгэн уран гоёмсыг хээ бол туршилж өгсөн байдаг. За энэхүү биднээс энэ танилцуулж байгаа гачлаг чулуун дээр төдийлөн ийм хээ байхгүй ч гэсэн мөн одоо ямар нэгэн зэрэг дэв өндөртэй юм эсвэл заавал ийм тахил тайлга үлдэх шаардлагатай юм хүнд одоо зориулж үйлцэх нь бол тодорхой. За энэхүү төргийн үеийн тахилын байгууламжуудын ерөнхий бүрдлийн тухай ярих юм бол зэрэг дэвээс хамаарат хэмжээ болон бусад дагуул бүрдлүүд бол одоо харилцаа адилгүй байдаг. Өвгдээдсэн ивэл тэтгэлгийг гуйн ёслох, талигчдын хойд нас буюу нөгөө ертөнц дөх амьдралын замчлах туслах, өргөл өргөх зорилготой зан үйлийг үйлдэх тусгай байгууламжийг тахилын байгууламж гэнэ. Хүрлийн үеэс эхлэн хүн эртний улсуудын үед тахилын байгууламж үлэмж хөгжижээ. Эртний төргийн үеийн жирийн иргэдэн онгон болон бэлэг хаан, Күлтигэн, Тоникүг зэрэг нэр алдартай хаад ноёдын тахилын байгууламж хэлбэрийн болон агуулгын хувьд бүрэн төгөлдөр болжээ. Их Монгол улсын үеийн хүн чулуутай тахилын байгууламжууд мөн Монгол улсад олон бий. За манай цэгц сумын сайхан байгалийн үзэсгэлэнт газрууд их олон бий. Тэрний нэг болох одоо Илгэн хатан дээр бид нэр ирээд сууж байна. Энэ Илгэн хат маань байгалийн өвөрмөц тогтцтой. Уг хатан дотроо одоо хүн орж амьдрах боломжтой тийм хоёр агуутай. Тэр хоёр агууд нь бол эртээр үед ламнар ирж ном бясалгаж суудаг байсан юм түүхтэй юм лээ. Нэг лам ерөнхийдөө бас нэлээд олон жил амьдарсан гэж хоочны хөгшчүүл ярьдаг. Тэр ламын одоо лам нь одоо өвөлдөө гэрээ өрж эндээ өвлжөөд тэгээ зондоо юундаа агуудаа орж намаа бясалхан амьдардаг байсан гэж хоочны хөгшчүүл ярьдаг. Тэр хүний ном судар өнтер нь бол бас сүлд бас нэлээд байсан гэж сургуулийн хүүхдүүд ирж нөгөөдх нь бас хардаг, үздэг, авдаг байсан гэж хоочны хөгшчүүл бас ярьдаг байсан. За манай энэ Илгэн хатны ойролцоо нэг булаг байдаг. Булаг нь бол ер нь юм хүүтэн устай. Булгийн ус нь бол ер нь хүний ходоодонд их сайн гэж ярилцдаг хоочны хөгшчүүл. За энэ хатнаас уршига 500 м тийм Тэмээний дүрстэй, Тэмээтэйх ойролцоо адилхан харагддаг тийм хад бий. Тэр хадыг бол нутгийн иргэд Тэмээн зохио гэж хүндэлж биширж явдаг юм том хад бий. Илгэн хатны баруун талд нь зон олны шүтэн хайрхан ноён уул залгаа оршино. Зүүн талдаа алтан шивэрт хайрхан, өмнө талдаа баян цогтуул хой талаараа дөрөө хангинах хэмээх хайрхнууд хүрээлнэ. Илгэн хатыг тойрсон нутгийн зон олны бишрэл хүндлэл, идэ будаа цайны дээжээ өргөх уул хайрхнуудын хүч Илгэн хатандаа шингэдэг юм шүү хэмээн нутгийн хөгшөд хуучлана. 2008 онд алтан шивэрт Илгэн хатны 1727 га газрыг орон нутгийн тусгай хамгаалтанд авчээ.
бидний хүрэлцэн ирсэн энэ газар маань Төв аймгийн Баян цогцмаасан зүүн урагшаа 45 км-т оршдог хөшөөтэй ам юмх газар ирчээд байна. Энд манай Баян цогцом маань түүхэн дурсгалт газруудаараа их баялаг байдаг. Тэдний нэг нь бол одоо энэ сайхан хөшөө чулуун дурсгал лээ. Одоо энэ хөшөө чулуун дурсгал маань метр 80 см-ийн өндөртэй, 40 см өргөнтэй, 32 см-ийн зузаатай хавтгай чулуугаар дөрвөлжлэн хүрээ үүсгэн хийсэн сайхан дурсгалт газар байна. За энэ хүү хөшөө дурсгалыг бол үүсгэх босгох уламжлал бол доо хөрлийн үеэс эхлээд одоо үүсч өгсөн байх боломжтой гэж одоо судлаачид үздэг. За энэ хүү хөрлийн үед буш орчуулгын дурсгалтай дагуул байрлах юм хөшөө дурсгалууд бол доо цөөнгүүд одоо байдаг. За тэгээд энэ хүү хөшөө дурсгал босгох ерхий агуулга ярих юм бол тухайн нас нөхцсөн баатар эрстэй эсвэл өөрөө ухсаагаар л нэгтэй тий ийм хүн зориулж ерхий хөшөө дурсгалыг бол босгодог боломжтой эхэлсэн. Хөрлийн үеийн хүн чулуу гэж мөн одоо байдаг. За энэ хөрлийн хүн чулуунаас гадна цулгаа иймэрхүү хөшөө төв тахилын байгууламжууд мөн байрладаг. За энэ дурсгалуудын үүрэг зориулт нь ерөөдөө адилхан үүрэг зориулттай тухайн нас орсон хүний төлөөлүүлж одоо ингэж дахил тайлгын зориулттай босгодог байсан иймэрхүү уламжлал бол байдаг. Монгол утгад байрлах хөшөө дурсгалын бас нэг томоохон төлөөлөл бол яхаа аргагүй бугуун чулуун хөшөө байдаг. За энэ бугуун чулуун хөшөөний яг үүрэг зориулт нь гэх юм бол мөн одоо биднээс тайлбарлаж байгаа тийм баатар эрстэй тухайн Овг аймгийн зөвлөгч нарт зориулж үлддэг байсан гэж мөн одоо судлаачид үздэг. Хөшөө чулууны үүсэл төвшөнд тухай ярих юм бол ихэнхдээ цулгаа хөшөө эхлэлийн хувьд цулгаа хөшөө байж байгаа. Тэгээд дараад нь ингээд цаг хугацаа явагдсан урангуй хийцтэй болоод тэгээд хамгийн эцсийн хэлбэр нь одоо хүн чулуу хэлбэрээ бол одоо олсон байх боломжтой гэж ерөнхийдөө судлаачид үздэг. За энэ биднээс танилцуулж байгаа хөшөө тэмэх газар байрлах энэхүү дахлын онгон буюу хөшөө чулуун Монголын баруун бүсдгээр гол нь тохиолддог. Энэхүү биднээс танилцуулж байгаа хөшөө тэмэх газар байрлах хөшөө чулуун эртний нүүдэлч арт түмний тий баатар эрс зохилогчнодтой зориулж өгсөн онцлог дахлын онгонуудын буюу хөшөө дурсгалуудын нэг юм аа. Сумын төвөөс зүүн тийш 21 км зайд гун хайрхан уул оршино. За энэ гун хайрханыхаа тухай одоо дээр үеийн настангуудаас дуулсан сонин сэтгүүлээс харсан юм дурдхад бол говийн күүхэн утгат гэж хүн одоо энэ юуны баргын нутгаас 33 шаргамар хөөгөөд наашаага. Тэгээ араас нь нэхэл болж хүмүүс дагаж явсан юм байна. Тэгээ энэ жирмийн хөндий туулаад энэ юуны барины үзрүүрээ даваад гараад ирэхэд энэ тэг хэвтэж байгаа гун шиг тийм нэг сайхан хад харагдсан байгаа. Тэг ер нь гэнэрүүл одоо явъя гэж зүглээд наашаага гарсан. Тэгээ энэ урдаас нь харагдвал их чавчим хөндөр хаттай араасаа бол ардаа моттой тойроод ардаа хөөрхөн тэг тогтоол ус мустай тийм юу байсан байгаа. Тэгээ яг тэр хүн одоо тэр ард нь нөгөө мордоо уяад тэр усаар нь услаад өөрөө энд юунд одоо амьдарч байсан. За тэгээ амьдарч байгаа хугацаанд бол одоо тэр өөрийнх нь бас байж байгаа хад модны тэр юугаар энэ урагшаа харж тэр энэ хөндийг харж нөгөөдгөө харж байсан байгаа. Тэгэхэд тэр мордно ингэж араас нь нэхэл явж байсан усууд хажуугаар өнгөрөөд хойшоогоо юу яасан гэдэг юм. Тэгээ тэр урдшаа хараад тэр хадны завсраар харагдж байгаа юм тэр одоо манай энэ урдталт байгаа бопер толгой гэдэг яг энэ сангийн бопер шигтэй толгой байсан байгаа. Тэгээ нөгөө хөөж явсан усууд нь батхтаа зэрэг хойшоогоо энэ сэлэнгэр нутг руу ороод бүр одоо бүр эрэл мухардаад тэгээ бутсан юм гинлээ. За тэгээ энэ хүн чи яах вэ гэдэг зэрэг энэ хайрханыхаа ард дээр одоо тэр бүх мордоо уйдаг тийм уяатай тэр одоо хөөхөн модтай дотроо устай тийм газар одоо хэсэг хугацаанд адууга малдаад байсан юм гинлээ. Тэгээ энэ хайрханы ч одоо анх нэрлэхдээ хүүхэн гунаа гэж нэрлэж ирсэн билээ. Тэгээ сүүлдээ болохоор одоо энэ чинь газар тариалан үйлдвэрлэлүүд эхлээд энэ гун хөгжөөл ирэхэд бол гун хайрхан гэдэг одоо нэрлэгдсэн. За манай энэ хайрханы одоо ан амтыг гэх юм бол одоо тарваг туулай одоо хойдолтой ардаа болоод чонын одоо гөлгөлдөг үүр мөртэй тийм жирх хадны жирх одоо их хэлбэгтэй тийм юм байна. Одоо ургамал тойрж байгаад ургамал мургал нь одоо гэж юу гэхээр одоо энэ чинь аг их тойрд их ургана. Шувууны хөл ургана. Тэгээ энэ ургамал бас сайхан ургадаг газар шүү дээ одоо энэ чинь. Яг унган нөхөөрөө байгаа гэхэд болно. Манай энэ одоо өөрөөр нь айр майл их яадаг. Мал бэлчгээс хүн амтан бол нэг хийшээ айдаг. Ерөнхийдөө бас жоохон хайрхана
шүтдэг бид нар ерөөсөө. Манай энэ гун хайрхны ч одоо 2000 онд аймгийн тусгай хамгаалтанд авсан. За тэгээ энэ чинь нийтдээ нэг 247 орчим га газар байдгийг. Энэ одоо ерөнхийдөө бол ер нь хаддаг тийм одоо боржин голцоохон жолоотой. Тийм. Улаан хөрөн дүүхэн тийм өнгөтэй. Тийм сайхан. Энэ хайрханыг тахахад бол одоо сайхан ер нь бороо хороороод ер нь сайхан болно шүү. Ер нь жоохон гам мантай болох гэдэг ер нь тэгээд нэг тахихад бол тэгээд нэг сайхан тэнгэр үсгээд бороо мороо ороод их сайхан болдгийг. Манай энэ нутаг бол ер нь тэгж нэг айхтар гам нэг айхтар болоогүй. Газар тариалны үйлдвэрлэл нэг ургас нэг айхтар алдаж байгаагүй. Ер нь сайхан өндөр ургас авдаг. Бид бүхэн гун хайрхны хэрэгсүүр дээр хөрөлцөн ирсэн байна. За энэхүү хэрэгсүүр маань бол одоо сумын төвөөс 21 км-ийн зүүн тийш 21 км-ийн зайд байрлах гун хайрхныхаа зүүн талд одоо байрлах юм хэрэгсүүр байна. За энэ хэрэгсүүр маань одоо хэдэн мянган чулуун дараас бүхий овоолготой, овоолгоо тойрсон дөрвөлжин хүрээтэй. Хүрээний дөрвөн өнцөгт бол одоо багавтар чулуун тахилын байгууламжтай. За хэрэгсүүрийнхаа зүүн болон зүүн урд талдаа дагуул ийм байгууламжтай ийм дурсгал дээр бид бүхэн одоо хөрөлцөн ирсэн байна. За энэхүү дурсгалыг маань тойроод бол одоо 3 хэрэгсүүр 11 булш за мөн олон тооны тахилын байгууламж дагуул байгууламжууд одоо байрладаг ийм дурсгал байна. Монгол улсынхаа 21 аймаг 330 сумын нутаг дэвсгэрт байгаа. Археологийн дурсгал газрууд түүх соёлын үл хөдлөх өв үзэсгэлэнт байгалаас танилцуулдаг цуврал нэвтрүүлгийнхээ удаагийн дугаарыг Төв аймгийн Баянцогт сумаас бэлтгэж хүргэлээ. Тэгэхээр соёлын үеийн одоо хадгалт хамгаалтын байдал ямар байгаа тухай хүмүүсийн төсөөлөл бол нэлээд бүрхэг байна. Улаанбаатарт байгаа хүмүүсийн хувьд бол бүх юм окей болж бүтэж байна. Гэтэл бол яг энэ соёлын үеийн хулгайтай одоо нүүр тулж байгаа, өдөр болгон тулж байгаа, хэр хөдөө явах болгон тулж байгаа энэ мэргэжлийн археологчдын хувьд бол байдал үнэхээр төгшүүртэй одоо сүрлийн байдалтай байгаа маа. Сүрлийн. Хаач очисон ер нь бол бүтэн үлдсэн дурсгалыг хууруулчлаа. Зарим аймаг сумын хувьд бол бүр байхгүй болсон гэж ойлгож болно. Толгой дараалан тонсон байна. Бид нар одоо зарим чухал дурсгалыг бол хайж, сурж олон жил хөдөлмөр зарж ээж арай гэж олоод очиход аль хэдийн тонолчд тэн дээр сүйтгэж явцсан байх жишээ. Ийм нөхцөл байдал байгааг одоо ард иргэд бол онцгой анхаармаар байна. Төр зэсэг бол одоо энд онцгой анхаарал хандуулмаар байна. Тэгэхгүй бол бидний соёлын энэ өв маань өөрөө ерөнхийдөө энэ байгаль орчинтой зүйрлж явах юм бол цөлжилт явагдаж байна. Байгаль дэлхийн маань ингээд цөлжөөд дуусвал хүн амьдрах аргагүй болно. Соёлын өв маань дуусчих юм бол Монгол хүн бас цаашид үлдэхэд хэцүү болно. Ийм учраас соёлын өв болгон нэг хөшөө, нэг хадны зураг, нэг булш болгон бидний бол хойч ирээдүй оршин тогтнохын үндэс юм а гэж ойлгох нь зөв. Тэгэхээр Монгол улс бол өөрөө агуу төвхтэй улсаа төрт ёс түүхт ёсны 2230 жилийн түүхтэй ийм агуу гүрэн 1.5 сая хавтгай дөрвөлжин километр нутагтай Монгол улс өнөөдөр дэлхийн 200-аад улс дотроос өөрийнхөө байгалийн баялаг газар нутгийнхаа хэмжээгээр эхний 20-д багтдаг ийм улс байна. Монгол улс хүчрэг байна гэвэл Монголын ард түмний оюун санаа хүчрэг байх ёстой. Ингэж Монгол улс хөгжид дэвжнэ. Улс орныхоо газар нутаг, түүхэн дурсгалт газрууд, өв соёл, гол мөрөн, уул ус, ой ханга, ан амтан эх орондоо байгаа энэ сайхан баялагийг үр хүүхэдтэй, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орноороо барахын сайхан үзэл санааг ард түмэндээ түгээн дэлгэрүүлэх явдал бол туйлаас чухлаа гэж би төрийн төвийн хувьд үздэг юм аа. Тэгм учраас эх орныхоо энэ сайхан байгаль дэлхийн өрөөс байдал, хүн ардынхаа зам заншил, онцлог байдал,
дэлхийн ертөнцөөс ялгарч байгаа Монгол хүний тэр сайхан өв уламжлалыг газар нутагтайгаа эх орныхоо үзэсгэлэн сайхан байгальтай хамт үр хөвгдүүдтэй олон түмэнд хүргэж байх явдал их чухал. Мөн дэлхийн ертөнцид эх орноо сурчлах явдал Монгол улс цааш нь Мондан бодрохын бас нэг чухал хүрэлтэн хэсгээ гэдэг бас энэ дашуун дэлхийг хүсэж байна. Монгол соёлын дархлаатай дэлхийн монгол хүн Монгол үндэсний оюун санааны тусгаар тогтнолын төлөө хамтдаа зүтгэх. Монголын түүх соёл монголчууд бидний үнэлж баршгүй баялаг мөн. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх. Альва соёлын өв тэр дундаа түүх соёлын үл хөдлөх дурсгал бол тухайн улс орны тухайн цаг үеийн соёлын төвшинг илэрхийлэхин зэрэгцээ тусгаар тогтнолын баталгааны нэг гол баримт болдог. Иймээс соёлын өв түүхэн дурсгалт газруудаа хайрлан хамгаалах нь хүн бүрийн үүрэг билээ. Төрлөх өв соёлыг хамгаалагч мөн хадаа. Монгол орны өнцөг булан бүрт хүргэн. Цэнгэг хорхны намуухан чимээ, цэлмэг тэнгэрийн тунгалаг өнгө. Цоргоо нээгээд булгийн ус, цонхоо дэлгээд цэвэр агаар. Хүн байгаль хоёртоо ойрхон хүслийн дээд шүрт хотхон. Төрлөх өв соёлыг хамгаалагч мөн хадаа. Монгол орны өнцөг булан бүрт хүргэн. Хороолол дотроо нэгдсэн 1600 машины гадна зогсоод бүх төрлийн худалдаа үйлчилгээний төв 30,000 м2 талбайг хамарсан ногоон байгууламж Эко Гардын орон сууцны хороолол дотор автомашингүй хүүхдийн тоглоомын талбай, хүүхдийн цэцэрлэгээд бүгдийг шийдэж өгсөн орчин суугчтай ээлтэй хотхон та бүхнийг урьж байна. Ивент тэтгэгч, соёлын өвийг дэлгэрүүлэгч офицер хороолол өнөд дурлаж ирээдүйг бүтээн. Төрлөх өв соёлыг хамгаалагч мөн хадаа. Монгол орны өнцөг булан бүрт хүргэн.